Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Та бүхэндээ арьс гоо засгийн зөвлөгөөг сурлаар хүргэж байна. Бэмт урчин Чингүн Польш улсын Вроцлав хотын ангаах ухааны сургуулийг 2006-аас 2012 онд ерөнхий их хэмжээр бакалавр магистр зэрэгтэйгээр төгсжээ. 2014 онд Польшийн Зеленый город хотын их хэмжээр, 2016 онд Гэмтэл согог үндэсний төвийн их хэмжээр, 2016 оноос доктор Чингүнс клиникийн ерөнхий хэмжээр ажиллаж байна. Хоёр өөр төрлийн булчин байна гэнэ те. Тэгээ тэр хоёр булчингийн тэнцвэрзүүлж тарих хэрэгтэй байхгүй. Нэг булчинд нь илүү тарих юм бол хэд хөмсөг өргөддөг ч юм уу. Эсвэл нөгөө булчинд нь тарих бол хэд хөмсөг доош ундаг ч юм уу те. Нүүрний хэлбэр алдагдах шууд тийм үү. Түр алдагдана. Сайн байцгаана уу? Би доктор Чингүн байна. Энэ удаагийн дугаартаа жүжигчин Эрдэнэсийг урсан байна. За миний танаа нэвтрүүлэгт оролцож байгаа гол шалтгаан бол яагаад энэ өвчлөө их хурдан үүсдэг юм болоо гэж асуумаар. Өвчлөө бол ерөнхийдөө бол булчингийн үйл ажиллагааг тэр ингээд гадна харуулж байгаа тийм симптом гэж хэлж болно. Ч өөрөө агшаад, арьсаа авчаад, харууганаар нь ойлгоход ингээгүүгээр ойлгох юм байна. Нүүрнийхээ мимикийг ашигладаг, булчингаа ашигладаг хүн өвчлөө арай ирсэн. Тийм үү? Тэгэхээр одоо чинь жүжигчин хүмүүс бол өвчлөө арай ихсэн одоо компьютер дээр ажил хийдэг үнийг бодвол ерөнхийдөө ингээд хүнийг ингээд хараад өвчлөө сууг байхад залуу бүсгүүчүүд, залуучуудыг те 20 настай 18 таа байхад нь ер нь хаана ямар өвчлөө хизээ үүсч болох нь ярьж яхад л харж байна. За тэгэд энэ өвчлөнөөс яаж сэргийлэх вэ одоо зүгээр энгийн биднэрт зөвлөхөд? Ер нь бол өвчлөнөөс жоо уусган сэргийлж болно. Залуу одоо бүсгүүчүүд, залуучууд 20-25 насныхаа хавцаад ерөнхийдөө урдсан сэргийлэх маягаар тарилга хийж болно. Тэр нь ямар тарилга вэ бол одоо хүн сайн мэддэг бах ботокс гэж ярьдаг тийм бактерийн гаралтай клостридиум ботулины мөдөг бактериас гарч явдаг тийм тариа байдаг. Тэр тариаг тарьснараа яах вэ гэвэл төр хугацааных нэг 4-6 сард тухай тарьсан булчингийн төр зүргээд амраачж. Тэгэхээр булчин өөрөө агшихгүй байхаар одоо булчин ингээд гадуур нь тийм байгаа арьс нь өөрөө тэр ингээд намж хөдлөхгүй. Тэгэхээр өвчлөө ерөөсөө хүрхгүй гэсэн. Залуу хүмүүс ингээд өвчлөө үүрхээс өмнө ингээд чинь ботокс хийе гэж бодъё. Тэгэхээр тэр хүмүүс мэдээж жилд хэд удаа их давтамжаас шалтгаалаад 60-наас 70-наас хүртэл өрчөөгөө гэж өвчлөө өсөөгөө байгаа үед. Хөөх тийм үү? Ийм эс тарж байгаа учир нь хоёр талтай байна. Нэгт юу гэх юм бол мэдээж ботокс тариад байхад тодорхой хэмжээний ийм хэдэн жил тариад хэд удаа амрах юм гэх тийм протокол байна тийм. Тэрийг дагаад ихэд бол ямар ч аюулгүй. Хоёр дахь асуудал юу гэх юм бол тийм залуу хүмүүс одоо чинь хүмсэг таньдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Тэгээд ингээд залуудаа ингээд ботокс тариад байх юм бол мэдээ тэр хүн ямар нэг харааны проблемгүй тий. Одоо хоол уурын харааны проблемгүй тийм үед тэр залуу хүмүүс зөв рефлексийн гаралтай тарих юм бол 1-2 жил тариад тэр үлгэн мартчихна. Тэгэхээр дараа нь ботокс тарих шаардлагагүй ч болж байна. Зүгээр тэр ботокс тарихад нөгөө одоо жишээ нь энд нэг булчин байна шүү дээ. Ингэж одоо ажиллаж явах хэрэгтэй юм ингээл амраач. Ерөөсөө ажиллагаанд оруулахгүй гэсэн үг юм уу? Дооцоос бүх юм шалтгаална. За. Бүр хөлгөөнгөө ингээд хөлдөөж болно. Хөлдөөж гэж юм уу харах тий. Тэгээ хөлдөөн гэж энгийн ярьлаа тий. Хөлдөөж болно. Зөксөж болно. Эсвэл ингээд нэг баг зэргийн тонустай буюу ингээд ашиалтайгаар үлдээж болно. Тэрийг тухайн хүнийхээ булчинд нь зориулж дооцоол зүвсэн байна. Энийг бол зөвхөн одоо эмэгтэй хүн эрэгтэй хүмүүс бас хийж байгаа. Сүүлийн үед эмэгтэй хүмүүс маш их ирдэг ус. Тийм үү. Одоо жишээ нь би бол хаанаа хийлгэхээр байна. Энийхээр бол энэгээр ингээд зураас гардаг юм л та. Тий, ер нь бол нүдний цаграг булчин гэж ярьж байгаа тий. Энэ хэсэгт бол ер нь хийлгүүл зүгээр. Одоо жишээ нь нүдний энэ доод энэ хэсгэр хийдэг юм уу? Тий. Ер нь энэ тэнд хийн гэсэн одоо нэг газрууд тусгай газрууд байгаа тий. Ботокс тарьдаг газар гэж байгаа, тарьдаггүй газар гэж байгаа. Тий, хүний ер нь бол нүүрэнд жоох хүний биед дандаа хоёр төрлийн булчин хоорондоо эсрэг үйлдэл булчингууд үүсэж байгаа тий. Наадах нь гараа бидний тэнээлгэн ингээд татан тий. Тэгэхээр хоёр булчин нүүрэнд бас адилхан хөмсөг дээшээ өргөдөг булчин байна, доошоо буулгадаг булчин байна. Нүд аниулдаг булчин байна, нүдийн нээдэг булчин байна тий. Тэгэхээр хаана аль булчинд нь тарих вэ гэдгийг тухай тэрийг өөрөө шийдэн хаанаа би өвчлөөгүй болгомоор байна гэдгийг тухай үүсгэж өөрөө шийдэн. Эсгүүгээр одоо өвчлөө арилгах одоо нүүрний булчин дээш нь өргөх юу гинэ их олон төрлийн үйлчилгээнүүдийг зүгээр л жирийн салонууд хүртэл хийгээд байгаа. Энэ одоо тэгээд аюултай үстэй. Ямарваа имчилгээ хүний биеийг гэмтээгээл
одоо зүүггээд бид гимтэж штэ гэж бол бидний бие нэвчээд орж ийн. Дээрээс нь гадны биед оруулж ийн те. Энэ бол ер нь эмч хүндэлд зориулсан хэрэгтэй. Тэгээд түрүүний булчин сурах юм бол бас тодорхой хэмжээний сургууль сурж ийн ингээд өмнөө мэрэгжлийн хамт цаг хугацаа дуулж ийн туршлага суулуулж ийн те. Тэгэхээр яг ийм хүү имжлэгийг бол мэрэгжлийн эмчтэр мэрэгжлийн газар хийх нь хамгийн зөв боломжтой. За тэгээд энэ удаагийн дугаард ирсэн танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Доктор Чингүндээ бас энэ охид бүсгүйчүүдийг гоо сайханд анхаарал тавьж байгаа явдал чинь бас их баярлж байна. За баярлалаа.